Сэлэн аймгийн Мандалсум Хараагийн мөнгө өвөл 2026 үндэсний өв соёлын наадмыг шинийн 5-6-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Хизэнээс Монгол ах өв соёл жорооморд сайхан эдлэл хэрэглэлээр алдартай энэ сум үндэсний өв соёлын наадмаа брэнд болгон хөгжүүлж, цаашид Монгол хүмүүрийн зорин очдог арга хэмжээ болгон хөгжүүлэхийг зорж байгаа юм. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хадгалах зорилготой энэ наадмаар жорой морины уралдаан, сайхан хос морьтон, сайхан эдлэл хэрэглэлтэй морьтон, сайхан хувцас хэрэглэлтэй оролцогч, морин дээрээс ташуур шүүрэх, сээр цохих оролцогчдын дунд үндэсний бүхийн барилдаан зохион байгуулалт сайтай оролцогч байгууллага зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулсан юм. Жилээр уламжлал зохион байгуулдаг Хараагийн мөнгө өвөл үндэсний өв соёлын наадам манаас 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. За дэлхийн улс орнуудаас бид бүхэн Монгол үндэстэн ялгарх гол зүйл маань бидний өвлж бүтээж байгаа соёл байдаг. Энэ дэлхийн улс орнууд ондоошх гол үзлээр нь маань бидний үндэсний дархлаа болсон соёл юм аа. Тэгээд тэр дундаа манай морьтны өв соёл маань бас дэлхийд гайхагдах том өв соёл байгаа. Тэгээд энэхүү өв соёл дээр тулгуурлаад бид бүхэн 2 дахь жилдээ бас Хараагийн мөнгө өвөл өв соёлын наадмаа амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн манаас үйл ажиллагаанд манай морьтны төлөөлөөд за аж ахуйн нэгж олон байгууллагууд ард иргэдмээс өргөн дэлгэр оролцож холбоотлох өргөн дэлгэр сайхан наадаж байна. Тэгээд нийт мандалчуудаа энэ гарч байгаа гал морин жилдээ эрүүл их илгээрээ төвшин амгалан төрлөөрөө төвшин сайхан байхын ерөөлөө өргөн дэвшүүлье. Сайхан өргөн дэлгэр болж штэ. Тэ. Яа бас ууламжлаа. Тэгээд хүмүүс их олон ирсэн байна. Залуучууд маань өв соёлоо тэгээд морь малаа сайхан унж ирдэлж хэрэгжилж байна. Нутгаасаа гараад 16 жил боллоо. 16 жилийн дараа холбоотлоход тэр гарч ирлээ. Тэгээ бас бүтээлээ бас нэг хэмрэн сэргийч хийгээд. Энэ бол Facebook, сошиал үн дээр хардаг. Нэг очимсан гэж боддог. Тэгээд 16 жилийн дараа нутагтаа ирээд 15 оноос хойш сураа эдэл хийсэн. Энэ жил бас нутгаасаа Монгол улсын соёлын тэргүүнийг их бас гар уралдаандаа бас үн зинтэй бас тэхэм цолыг авсан. Тэгээ энэ жил нутагтаа бас нэг сайхан бүтээл бас хийж ирсэн, зорж ирлээ. 2021 онд дэлхийн фестивал Монгол нүүдэлчин фестивал гэж болсон. Анхны 21 онд болохоор би Улаанбаатар Багнуур дүрхт амьдарч ирсэн. Тэндээсээ гар уралдаа төрүүлээд нийслэлийн 9 шилдэг гар уралдаач орж шагналд эзлээд тэгээ 9 шилдэг гар уралдаач нь нүүдэлчин фестивалд оролцсон. Тэгээ гар урлалын суран эдлийнхээ төрөлд болохоор 21 онд Чингисийн музей урилга авсан бүтээл. Энэ бол ерөнхий юунаас хүннүү Чингис хаан имэл 13 дугаар зууныг сэдвэлж хийсэн. Тэгээд энэ хүннүү энэ болохоор ингээ эртний юм хад зургийн хүннүү зүгийн хүрэлт цэвэр хүрлээр цутгаж хазаар нь хийсэн. Тэгээд бүтээл нь бол ерөнхийдөө гөлмөн гэхэд бухын ширээр 3 давхарлаж хийсэн. Тэр чигээр ингээд юм суран имэйл хазаартай. Тэгээ 22 онд бас ерөнхийдөө энэ имэйл маань имэйл хазаартай бас олон тэмцээн уралдаанд бас төрүүлж байгаа. Тийм бүтээл байгаа. Тэгээ өнөөдөр бүтээлээ бас сайхан амжуулаад нутаг орондоо би бас Сэлэн аймаг Мандалсум хэрэг тосгоны хүүхэд. Тэгээ бас төрсөн нутаг өсөж төрсөн нутагтаа ирээд бас бүтээлээ сайхан амар болж буцаж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэ наадамд энэ жилийн тухайд хол ойроос нийлсэн 2000 гаруй оролцогч оролцож өөр өөрсдийн онцлог бүтээлүүдээрээ гангарч байсан юм.